За сайн байцгаана уу? Өнөөдөр миний хологгенетик профайлын 3 дахь түлхүүрийг тайлбарлан хүргэнэ. За өмнөх бичлэгүүдээр бол эхний 2 түлхүүрийн тайлбарыг хүргэсэн. За тэгэхээр генийн түлхүүр 13-ийн сүүдэр нь маргаан гэсэн хэсэг байгаа. За маргааны талаар ингээд уншиж байхдаа би яг ингээ өөрт тод үлдсэн гол гэсэн хэсгүүдээ ингэж дугуулсан байгаа. Тэгээ энийг одоо би ингээд илүү дэлгэрэнгүй тайлбартаагаар хүргэнэ. Тэгээ энэ номыг ер нь бол ингээд яг өөрийнхөө тэр мэдээллийн дагуу ингээд дарааллынхын дагуу уншихад маш гоё зүйлүүд хүний энэ эдис, ген, тарих ухамсарт сэргийжээдэг. Жишээлбэл одоо би ямар нэг зүйл дээр ингээд гацаад надад айгүй хэцүү санагдчихвэл эндээс ингээд түүнтэй холбоотой сэдвээ шууд уншиж болно. Эсвэл түлхүүрийнхаа дагуу ч гэсэн уншиж болно. Унших үед ингээ надад миний сэтгэл дотор ямар зүйл эмзэг мэдрэгдэж байна гэдгээ айгүй анзаарч уншина. Тэгээ уншсны дараа нэг юм түлхүүр цоож тайлгдж байгаа юм шиг миний ухамсар ингэж улам тэлтгэн их ер бусын. За тэгээд цааш явъя. За энэ түлхүүр бол ерөөсөө анирдах гэсэн нэг л гол агуулгатай. Тэгээ энэ түлхүүрээр ухамсар ингэж тэлж агших нь энэ анирдахтай яг ямар холбоотой юм бэ гэдэг агуулгыг гаргаж ирнэ. За тэгэнгүүт хамгийн гол санаа нь болохоор хүн ингээд өөрийнхөө амьдралын туулж байгаа тэр үйл явдлуудаас суралцаж, сонсож чадахгүй байхыг сүүдрийн давтамж дээр буюу нам дор тэр хамгийн доод мэдрэмж дээр бол маргаан гэж нэрлэдэг. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол хүн ингээд энэ дэлхийд ирж ямар зүйлийг туулах, ямар гэр бүл төрхөө хүртэл ингээд өөрөө сонгож ирдэг. Гэтэ түүнийг бол мартцсан байждаг. Тэгэнгүүт энэ амьдралд ирчингүүтээ би өдийг хүртэл яг ямар үйл явдлаас юуг туулаад, юуг суралцаад ямар одоо мэдрэмж тэр чадварыг олж авах хэрэгтэй бэ гэд өөрийнхөө амьдралыг ингэж дүгнэж суралцах хэрэгтэй юм билэ. Тэгэхгүйгээр бид нэр ингээд одоо яг ийм л амьдрал төрсөндөө баг хувь заяанда ингээд гутраад байгаад идэг. Тэгээ бас өнгөрснөө дүгнэж тэр яг өөрийнхөө туулсан тэр хэсгээс бас суралцах чадваргүй эсвэл бүр ямар ч тийм сонирхолгүй шал өөр зүйлд бодлоо юу ингэж тэнж явж идэм билээ. Тэгэхээр энэ анирдах гэдэг нь болохоор яг чихээрээ сонсохоос их ялгаатай. Өөрийнхөө бүх биеэрээ эдсээрээ мэдрэхийг хэлдэг. Анирдахын тулд хүн ингээд өөрийнхөө биеийг хурааж цаг гаргах тийм шаардлагатай. Тэгэхээр анирдах энэ үйл явц нь болохоор хүн амьдралынхаа тэр туршлагыг сэтгэл хөдлөлийн төвшөнд боловсруулахтай нэгт холбоотой байждаг. Тэгээ энэ дээр ер нь яг энийг би яг өөрийнхөө амьдрал дээр яаж мэдэрсэн бэ гэхээр би бол нэлээд одоо хүнд өвдсөн. Тэгээ тэр өвдөлт бол надад маш том миний амьдралд үнэхээр том цохилт болсон. Би бол тийм багтаа гэх юм уу ер нь өвдөх хүртлээр нэг ч удаа эмнэлэгт твтэж үзээгүй. Маш бие сайтай. Тэр тийм одоо спортлог тийм хүүхэд байсан ба насандаж. Тэгээд гинт өвдөнгүүт надад тэр бол зүгээр үнэхээр сэтгэл болон бие махбод ингээд маш том цохилт болж исэн. Тэгээд тэр цохилтоос би ер нь яг юуг ингэж хийсэн бэ гингүүт би өөрлөгөө шууд ингээд гүн орж төвлөрсөн. Яагаад надад ийм болчихв? Би юуг буруу хийчихв гэд айгүй тийм тунгаанж бодсон. Миний тэр үйлдэлүүд одоо бодоход айгүй зөв юм шиг санагдсан. Хэрвээ би тэр эсрэгээр нь хийсэн бол бас юу ч болж ирэх байсан юм билээ. Айгүй зөв юм замаар яваад өөрийнхөө хүчийг олцсондоо одоо маш их баярлагдав. Тэгээд өөрийнхөө талаар би тунгааж бодохдоо хамгийн сүүлд тохиолдсон үйл явдал буюу тэр өвдөлтөөсөө би урагшаа ингэж ухрааж бодсон. Яагаад би өвдсөн? Энэ өвдөхөд яг би юу хийв? Би юуг буруу хийв? Би юуг зөв хийж явсан? Сүүлийн надад тохиолдсон хэдэн жилийн үйл явдлуудаас би юуг мэдэрсэн?
За тэгэл бүр бага нас өстой сар жил бүх үйл явдлуудаа л ингээл дараалалаар нь ингээл маш ухрааж бодсон. Тэгээ тэгж бодож тэр мэдрэмжүүдээ гаргаж тайлах нь надад үнэхээр их эерэг тийм үр нөлөөг өгсөн. Тийм болохоор ингэж өөрийгөө энэ анирдах гэдэг энэ хэсэг бол ингээд маш чухал гэдгийг би өөрийнхөө жишээгээр ингэж тайлбарлахыг хүслээ. За тэгээд 13 дахь түлхүүр нь болохоор ерөөсөө хүн төрөлхтний ухамсарыг чиглүүлдэг ийм түлхүүр юм байна. Тэгээ 13 дахь түлхүүр нь бас хүн өнгөрснөө сонсож түүнээс ингэ суралцахад түлхдэг бас ийм түлхүүр байна. Тэгээ ер нь бол энэ номонд ингээд 64 генийн түлхүүр байдаг. Тэгээ энэ дотроос энэ 13 дахь түлхүүр нь хүн өөрийнхөө өнгөрсөн үеэ боловсруулах чадамжтай холбоотой тийм чухал түлхүүр. Маргаан гэдэг байгаа нь болохоор хүн өнгөрсөн үеэсээ зогтох чадваргүй байдлыг илтгэдэг гэсэн үг. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн ерөөсөө өнгөрсөн үетэйгээ өнгөрсөн зөв үйл явдлуудтайгаа байнга зууралдаж байдаг гэсэн үг. Дандаа л өнгөрснөөс өгч тэгэхэд тэгсэн өнгөрснийхөө бүр бодож шаналж ингэж явдаг. Тэрний оронд өнгөрсөн үйл явдал руугаа очоод тэндээс би юу суралцах байсан? Окей. Би тэрийг суралцах хэрэгтэй байсан юм байна гэд учрыг нь олоод чөлөөлөх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд хүн өөрт тохиолдсон тэр бүх дурсамжуудаа боловсруулах чадваргүйгээсээ болж өөртөө тийм сөрөг, хөнөөлтөй, хэв дадал програмуудыг өөртөө бий болгоод тэр дотроо гацчихдаг юм байна. За хүн ер нь хүслийн хүч өнгөрснөө сонсох чадвараас илүү хүчтэй байдаг. Хүний хүслийн хүч гэж байна. Тэгэхээр хүн маш их зүйлийг ингэж хүсч одоо цагтаа төвлөрөхгүй, үргэлж одоо тэрийг хийн, энийг хийн гэж ирээдүрөө төвлөрч явж байдаг. Тэгээ энэ нь болохоор тэр өнгөрснөөс ингэж юу суралцав, өнгөрсөн лүгээ анхаарахаас илүү тийм хүчтэй байдаг юм байна. Ер нь бол үүний асуудал нь болохоор хүний тэр сэтгэл хөдлөлийн системтэй их холбоотой байж дээ юм байна. Хүн хэдий олон хүслээ гэж хангасан ч гэсэн шин төрлийн хүслүүд артаасаа ундарсаар л байдаг. Тэгээ ийм хязгааргүй одоо хизээч одоо бараг ханахгүй зүйлийн араас л хүмүүс ингэж тэмүүлж одоо учиргүй явтаа гэсэн үг. За тэгээд энэ хүү түлхүүр болгон дээр сүүдрийн төлөв болгон дээр дарагдмал болон сөрүүлзэх чанар гэж юм хоёр чанар байгаад байдаг. Тэгэхээр энэ дарагдмал чанарыг уншиж явах надад ингээд бас нэг өгүүлбэр нь айгүй тод үлдсэн байна. За тэрийг уншъя. Бусад хүмүүст дээгүүрээ гიშгэд гарахыг хүртэл зөвшөөрөх атлаа өөртөө юу ч суралцдаггүй. За энийг уншаад ингээд надад айгүй тийм эвгүй мэдрэмж төрсөн. Энэ ямар мэдрэмж вэ гэхээр ингээд бусад хүмүүст ингээд баг өөрийнхөө дээгүүр гарахыг хүртэл би тийм зөвшөөрөөд байна шүү дээ. Тэгсэн хэрнээ би тэрнээсээ суралцахгүй байгаа байхгүй. Тэгээ энийг уншингууд ингээд хүнд ингээд нэг үйл явдлууд бас орж ирд юм билээ. Надаа юу орж ирсэн бэ гэхээр нэг тийм хэл хязгаар орж ирсэн. Бусад хүмүүс юу хүсэж чинь тэр хүмүүс тэрийг нь хийгээд хүчгэнсэн. Ингээд бусад хүмүүсийн төлөө би маш их зүйлийг ингэж хийдэг хэрнээ өөртөө баг ингээд зориулах юм айгүй бага. Өөртөө одоо төрүүлж хийх ажлууд их байсан ч гэсэн бусад хүмүүст илүү их үйлчилдэг. Би бүр энийг ингээд өөрийнхөө маш олон үйл явдлууд дээрээс энэ ухаарлыг авах гэж нэлээд удаан өөртөөгөө тулсан. Энийг ойлгох гэж. Яг энэ шиг ингээд хүн өөрийнхөө төлхөрийг уншиж яхад ингээд таны доторх тэр нэг мэдрэмжүүдийг сэрэх, таны ухамсарыг тэлэх ийм гой үйл явдлууд болдог. За ингээд дараагийнх нь болохоор сөрүүлзэх чанар дээр бас гол хэсгүүдийн дугуйлцсан байна.
За уншия. Сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлэгч төлөвтөө гацаж түүнийгээ амьдралын хэв маягаа болгохыг богино ухаантай байна гэдэг. Сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлж байгаа тэр төлөвтөө гацаад тэр гацсан хэв маягаа өөрийнхөө амьдралын хэв маяг болгочдөг. Энэ бол богино ухаантай байдал. За энийг уншингууд бас бүр нэлээд ёнк хийж байна. Тэр хүн ер нь бол тийм маш их тийм сэтгэл хөдлөлийн амтан. Ямар нэг тухайн зүйлийн гарц гаргалгаа юм уу те. Тэр зүйлийг олохоос наана шууд өөрийнхөө хамгийн анхны тэр сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлийг шууд үзүүлчихдэг. Өөрийгөө хамгаалах хаалт ч юм уу те. Хэдий миний буруу байгаад ч гэсэн би өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлд автаад байдаг. Энэ сэтгэл хөдлөлд автахаас болж бүр маш олон үйл явдлууд бас миний амьдралд болж исэн. Би сэтгэл хөдлөлтөд автаад байна гэдгээ ч бүр ухаараагүй явж исэн байлээ. Тэгээд яг нэг энэ үгийг би анх нэг хүнээс сонсч ирсэн. Чи сэтгэл хөдлөлтөд автаад штэ гингүүт яг тухайн үед би ойлгосон. Нэр яг ямар үг надад хэлчихв гэдгсэн чинь сэтгэл хөдлөлтөд автах гэд энэ үгийг би бүр нэлээд удаан хэлж жагаад нэрээ би чинь яг уур бухимдалтай автаад байгаа юм биш үү гэдгээ болоод харчихж байгаа. Тэгээ олж харсныхаа дараа би яг яагаад тэгвэл яг энэ уур хүрээд байгаа юм. Ингээд хэлчингүүт ямар үйл явдал энэ хүний ямар тэр характер нь ямар үйл явдал ямар үг нь ингээд миний уурыг хүргээд байгаа гэдгийг олж харна гэсэн үг. Тэгчингүүтээ энэ үг энэ үйл явдал нь миний уурыг хүргээд байгаа юм байна. Тэгвэл яагаад гэдэг дахиад цаашаа ухаж байгаа юм. Яагаад миний уурыг хүргэж байгаа юм бэ гэж ухангууд тэнд миний хамгийн анх авсан түнтэй холбоотой нэг шарах гараад ирж байгаа. Тэр шарах яг яагаад үүссэн? Тэр шарахаас би юу сурах байсан? Тухайн үед эсвэл би өөрөөр харцсан юм уу? Гээд ингээ өөрөө илүү нарийн ухах тэр түлхүүр нь болж өгсөн. За тэгээ сүүлийн хэсгийг дугуулсан хэсгийг уншия. Өөр шиг нь альвааг хардаггүй хүмүүс рүү уур хилэн болж гадагшилдаг. За энэ бол маш их нийтлэг байдаг. Ямар ч харилцаан дээр би яг тухайн зүйлийг ингээд надтай адилхан харахгүй байгаа болохоор тэнд маргаан үсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр адилхан харахгүй байгаад нь баг уур хүрээд штэ тий. Тэр хүн болгон аливаа зүйлийг өөрийн өнцгөр хардаг гэдгийг би хүлээн зөвшөөрөөгүй байхгүй юу? Тийм учраас надтай адилхан харахгүй байгаад нь уурлаад. За эсвэл бас өөр шалтгаантай байж болно. Тэгээ энэ мэтчлээ ингээ маш гоё ухаарлуудыг авч өөртөөгөө ажилтдаг. Ажилласаар ирсэн, ажиллаж байгаа. За ингээд 13 дахь төлхөөр буюу маргааныг тайлбарлан хүргэлээ. Дараагийн бичлэгээрээ 13 дахь төлхөөрийн бэлэг буюу CD. Одоо маргаанаа хүлээн зөвшөөрөө таньсан. Тэгээ илүү бэлэг CD дараагийн төвшөнд яг хэрхэн харах юм бэ гэдэг талаараа хүргэнэ. За баярлалаа.